Оройн төрийн үзэгчдээ Улаанбаатар хотод 21 цаг тэг 2 минут болсон байна. За та бүхэнд хэлэлцүүлэг мэтгэлцээний ээлжид нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн сэдэв бол Монгол улсын хөгжлийн гарц гэсэн юм сэдэвтэй. За өнөөдөр студидтэй 4 зочин урсан. За нэг зочин хараахан ирж амжаагүй байна. Ирсэн зочдоо бас танилцуулъя. Жаданбаагийн Отгонбаяр улсын хурлын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Улаанбаатар хотын сонгон найрхан дүүрэгт зөвхөн электорат дэвслээс нэр дэвшиж байгаа. Цэрэн доржийн Пүрэвхүү улсын хурлын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. За Эрдэнэ Нэлгийн Эрдэнэжамын улсын хурлын 21 дугаар тойрог буюу Улаанбаатар хот Багнуур Багангай Налах дүүрэгт та бид нэвслээс нэр дэвшиж байгаа. За манай нэг оролцогч бол хаан уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Сэдвийн цолмог гэсэн юм оролцогч урилга хүлээж авсан. За одоогийн байдлаар манай студид хүрэлцэж ирж амжаагүй байна. Тэгээд Монгол улсын хөгжлийн гарц гэдэг юм сэдвийн дор мэтгэлцэн. Гэхдээ эхлээд оролцогчдын товч намтартай бас танилцчихъя. Хуульч Эрдэнэ Эрдэнэжамын 1979 онд Улаанбаатар хотод төрсөн 2002 онд Шихийн утаг хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр 2007 онд удирдлагын академик бизнесийн удирдлагын магистраар тус суралцж төгссөн. 2012 онд Монгол улсын хууль зүйн дэд сайд, 2016 онд Монгол Ардын Хувьсгалт намын дэд дарга, 2019 оноос нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт намын даргаар ажиллаж байна. 2020 оны улсын хурлын сонгуулийн 21-р тойрог буюу Улаанбаатар хотын Багнуур Багангай Налах дүүрэгт та бидний эвслээс нэр дэвшиж байна. Хуульч Сэдвийн цолмон нийслэлийн Хосе Мартин нэрэмжит 52 дугаар сургуулийг суралцж төгсөөд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд бакалаврын зэрэг, Их Британи, Умард Ирландын нэгдсэн улс улсын Эксетер их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн мастер, Америкийн нэгдсэн улсын Колумби их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн мастерын зэрэг тус хамгаалсан байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуульд багш, хууль зүйн дотоод хэргийн сайдын зөвлөх, хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга, Монгол Улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар тус ажилласан. Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч. Улсын их хурлын сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшиж байна. MCDF Group-ийн ерөнхий захирал Жаданбаагийн Отгонбаяр 2002 онд нийслэлийн 68 дугаар сургуулийг төгсөөд шинжлэх ухааны технологийн их сургуульд элсэн суралцсан байна. 2006 онд уг сургуулиа олон улсын тээврийн удирдлагын мэргэжлэр дүүргэжээ. Парламент телевиз, эх орон телевизийн захирал MCDF Group-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. 2020 оны улсын хурлын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Улаанбаатар хотын сонгон айрхан дүүрэгт зөвхөн электорат дэвслээс нэр дэвшиж байна. Утааны эсрэг ээж аауд төрийн бас байгууллагын тэргүүн Цэрэн доржийн Пүрэвхүү Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлэр дүүргэжээ. Америкийн нэгдсэн улсын Калифорни олон улсын их сургуульд олон улсын худалдаагаар магистрийн зэрэг хамгаалсан. Миний мэргэжил сэтгүүлч ам нээвэл сэдв зэрэг нийгмийн асуудал дэвшүүлсэн бүтээлүүд гаргаж салбарын шилдгээр удаа дараа тодорч Алтан шонхор наадмын шилдэг сэтгүүлчээр шалгарч байв. 2016 оноос агаарын бохирдлыг бууруулахаар тууштай тэмцэж иржээ. Утааны эсрэг ээж аавууд төрийн бас байгууллагын тэргүүн агаарын бохирдлыг бууруулах ажлын гол хэрэгжүүлэгч 5 толгой түвш компани төлөөлөл удирдах зөвлөлд хараат бус гишүүнээр ажиллаж байна. 2020 оны улсын их хурлын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж байна. За оролцогчдын товч намтартай танилцлаа. Тэгээ одоогийн байдлаар бол манай 3 оролцогч өргөдөд ирчихсэн байгаа. Улсын хурлын сонгуулийн тойрогт нам эвслүүд бие даагчаар нэр дэвшиж байгаа хүмүүс. За манай мэтгэлцэн бас тодорхой дөрмийн хүрээнд явагдана. За эхний 5 минутын хугацаанд бол бүх оролцогчдод 5 минутын хугацаа байгаа. За энэ дээр бол Монгол улсын хөгжлийн гарц гэдэг энэ сэдвийн дор өөрснийхөө үзэл баримтлалыг бас илэрхийлэх боломжтой. За дараагаар нь дараагийн асуултаас эхлээд хугацаа бол минут 30 секунд болж багасна. За тэгээд оролцогч хариулт тогтоосон хугацааг хэтрүүлж яривал хөтлөгч сануулга өгч шууд зогсоох хэрэгтэй байгаа. За телевизийн хөтлөгч оролцогчдод өөрийн үзэл хувийн бодлыг бас тулгаж хүлээл гэж ярианы сэдвийг өөрчлөх юм боломжгүй. Зөвхөн асуултаа асуугаад хариулт авна. За мэтгэлцээнд оролцогчдод хэрэг хүсвэл өөр хоорондоо асуулт тавьж хариулт тодтгол авч хөтлөгч бас үүнийг зохицуулж болно гэж. Одоо жишээ нь Пүрэвхүү Отгонбаяраас ч юм уу асуугаад ингээд тэрэнд нь хариулаад ингэж явж болно. Энийг бол хөтлөгч явцын дунд зохицуулна гэж. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн гарц
За энэ 3 оролцогч байна. Нэг эмэгтэй байна. Тэгэхээр эмэгтэйгээс эхлэе гэж бодож байна. Хөгжлийн гарц таны хувьд юу ямар байдлаар энэ бид хөгжлийн гарцаа бий болгох уу гэдэг энэ зүйл дээр 5 минутын хугацаа танд ажиллаж эхэллээ. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн гарц гэдэг бол хамгийн түрүүнд тэргүүлэх салбартаагаа л уялдана гэж үздэг. Тэгээ миний хэлэх гэж байгаа хариулт магадгүй зарим нь таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ яалтчгүй л манай тэргүүлэх салбар бол уул уурхай. Богино хугацаанд бид нар уул уурхайгаа түшиглэх нь яалтчгүй аргагүй байгаа асуудал. Гэхдээ уул уурхайн түүхийн эдийн түшиц их орон нутаг байж болохгүй. Тухайлбал дэлхийн бүх улс орны хэмжээнд манай орон дээр бол одоо тэр түүхийн эдийн түшиц болдог дээрээ яваад байна. Өргөн газар нутагтаа хүн ам нь зөвхөн нэг газраа илүү төвлөрч байдаг. Тухайлбал Улаанбаатар хоттой хүн амынхын 60% төвлөрөөд ирэхээр нөгөө хөдөө орон нутгууд нь хоосроод ирдэг. Тэгээд тэнд нь уул уурхайг ямар ч хяналтгүй олборлох боломж бүрдчихдэг. Энэ бол яг л нөгөө өндөр хөгжсөн орнуудаас манайх шиг хөгжиж байгаа орнуудад тулгадаг уул уурхай түүхээдийн түшиц газар болгодог ийм бодлогын чиг байгаа. Тэгэд энийг манай улсад хэрэгжүүлж байгаа бодит баримтууд нь хаанаас мэдрэгддэг вэ гэхээр Дэлхийн банкны үйл ажиллагааны чиглэлүүдээс хамгийн их мэдэгддэг. За тэгэхээр уул уурхайгаа бид нэр боловсруулах үйлдвэртэйгээ зэрэгцүүлж явж ижил цаашаа хөгжинө гэж боддог. Би өөрөө бас энэ уул уурхайн боловсруулах салбарт нь төлөөлөл удирдах зөвлөлд нь сүүлийн 2 жил орчим ажиллаж байгаагийн хувьд энэ бол ялцчгүй манай тэргүүлэх салбар бид нэр богино хугацаанд уул уурхайгаа түшиглээд боловсруулах үйлдвэрээ хөгжүүлж цаашаа хөгжинө гэж боддог. Эндээс олсон орлогоо ухаалаг зарцуулах хэрэгтэй. За танд бол 3 минутын хугацаа байна. Цаашаа ярихад за баярлалаа. За эндээс олсон орлогоо бид нэр юунд зарцуулах ёстой юм бэ гэвэл би дахиад нөгөө гэр хорооллоо яриа. Гэр хорооллын дэд бүтцэд зарцуулах ёстой. Яагаад гэхлээр гэр хорооллын дэд бүтц гэдэг бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Нийт улс орон даяарх дэд бүтцгүй нийслэл, дэд бүтцгүй төвүүд байж байна. Энэ улс орны асуудал. Дэлхийн 161 орны төрийн тэргүүнүүд уулзаж ярилцаад доктортой хөгжлийн зорилтоо тодорхойлохдоо тэдгээрийн 17 зорилтын 4 нь яг энэ одоо манайх шиг Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудал, зохистой орон сууцны асуудал, эко эрчим хүчний асуудал, эко хотын асуудал, эрчим хүчний их үүсвэрийн асуудлуудыг эко болгох тал руугаа ийм зорилтууд тавьсан байдаг. Тэгэхээр миний энэ яриад байдаг гэр хорооллын дэд бүтц гэдэг бол доктортой хөгжлийн зорилтын 4 том зорилттой холбогддог маш чухал зорилт. Тэгэхээр бидний нэн түргүүн тулгамдаад байгаа асуудал бид нар мөнгө байгаа бол мөнгө олж байгаа болвол тэндээс аваад гэр хорооллын дэд бүтц аймаг орон нутгуудын хөгжлүүд рүүгээ зарцуулах ёстой. Аймаг орон нутгуудаас төвлөрлийг Улаанбаатар руу татах ёсгүй. Тинчээ хөгжлийг бий болгоод хүн амьдрахад илүү боловсрол болон аж ахуй хувьд нь таатай орчин ажлын байрыг бий болгоод тинчээний хүмүүс нь амьдрах боломжтой Улаанбаатар руу нэмж хүн оруулах ёсгүй. Сууботол даргын тэр яриад байдаг каранта хаяа нэмж хүн Улаанбаатарт бүртгэхгүй гэдэг бол үүндээ маш зөв бодлого. Улаанбаатар руу орж ирээд ах тусам хөдөө эзгүүрнэ хөдөө ямар ч хяналтгүй уул уурхайн олборлолт явагдаад нөө түүх эдийн түшиц болох тэр чиглэл рүүгээ л бид нар улам яваад байгаа. Харамсалтай нь бидний одоо мэддгээр Дэлхийн банк ч үгүй юм уу те олон улсын санхүүгийн байгууллагууд явуулж байгаа бүх бодлого манай засгийн газартаа түншлэлийн гэрээ хийж байгаа бүх ажлууд нь энэ чиглэл рүү явдаг. Бид нар болохоор тэр олон улсын санхүүгийн байгууллагуудын Монгол улсад хэрэгжүүлж байгаа бодлогыг нь бараг л одоо хамгийн төгс төгөлдөр бодлого гэж боддог. Бид нар дахиад өнгөрсөн хугацаанд бодоод үзье. Мал аж ахуй руу ордог байсан төслүүд нь бүгд загсаад бүх төслүүд нь уул уурхайн дэд бүтц рүү чиглэсэн. Зам бариад байгаа нь бид нар тайртаад манай малчтад тайртаад орон нутагт зам бариад байгаа юм биш. Дандаа уул уурхайн дэд бүтц гэдэг өрөөгөл явсан байгаа. Тэгэхээр боловсруулалт экспортлох биш. Тинчэн түүхий дээр нь гаргахрын л бүх юм яваад байгаад учир байгаа. Энийгээ засаад уул уурхайн олборлолтоос олж байгаа орлогоо Улаанбаатарынхаа болон хөдөө орон нутгийн үндсэн яг нэг ахуйн асуудал биш үү те жорлон карант дэд бүтц. Энэ рүүгээ л оруулмаар юм. Хөгжлийн Монгол улсын хөгжлийн гарц бол энэ зүйлүүд ийм системтэй байх хэрэгтэй гэж хэлж байна. За цагийг эхлүүлье. Дараагийн оролцогч Эрдэнэ Жамин. За Монгол ардын хувьсгалт нам бол иргэний зориг ногоон нам Монголын уламжлалын нэгдсэн намтай хамтарч та бидний эвсэл гэдэг ийм эвслийг бол байгуулсан. Энэ бол өнөөдрийн Монголын одоо нийгэм тулгалтсан асуудлыг зөвхөн одоо Эрдэнэ Жамин гэдэг юм уу зөвхөн Монгол ардын хувьсгалт нам гэхээсээ илүү бүгдээрээ монголчууд нийлж нэгдэж одоо шийдэх ёстой гэдэг үндслээр бид нар бол одоо иргэний зориг нам уламжлалын нэгдсэн намтай Монгол ардын хувьсгалт нам эвсэж нэгдсэн юм аа. За ингээд бидний эвслийн одоо гол мөрийн хөтөлбөр бол Монголын 3 баялаг гэдэг ийм сэдвээр бол төвлөрч байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нэр одоо зах зээлийн эдийн засаг гэж одоо яваад чөлөөт эдийн засаг гэж явсаар байгаад ерөөсө хүнийг биш эд хөрөнгийг, баялагийг, магадгүй уул уурхайг
Тэ одоо ингээд дандаа хүнийг биш өөр юм шүтдэг болсон. Хөгжил гэдгийг дандаа бид нар бодохдоо зам юм уу эсвэл бол барилга, байшин, үйлдвэр гэж ингэж яриад эцсийн дүндээ бол дэндүү их хүнүүсээ хайхрахгүй орхисон байна. Хүмүүс яаж амьдарч байгааг марттлаа. Бид нар бол өөр юм цохроор дагсан байна гэдэг ийм үндслийг бол гаргаж тавьж байгаа. Өнөөдөр би жишээ нь одоо тойрог дээр ажиллаа, Баханга, Налах дүүргүүд дээр ажиллаа. Тэнд одоо нэг бүсгүйтэй уулзсан халамжийн мөнгө буюу 180 мянган төгрөгөөр 2 хүүхдээ одоо тижээж байгаа өрх толгоос эмхтэй байна. Нөгөө мөнгө нь хөрөхгүй болохоор хөссөн үсээгөө очиод банкны зээлэнд орцсон. 1 жилээр нь төрүүлээд авцсан. Тэгээ одоо ямар ч орлогогүй, мөнгөгүй. Цаа нэг жоохон хэдэн мөнгөөр одоо хүнсний толгой авдаг. Нөгөө хүнсний толгойных нь мөнгө нь юунд ч хүрхээ болцсон. Махны одоо үн чинь бол 5 жилийн өмнө 3000 4000 байсан бол өнөөдөр чи 10 12 мянган төгрөг болцсон гэдэг. Үнэхээр тэнд бол хүн бол одоо амьдрах одоо үнэхээр арга алга. Тэтгэврийнхний маань тэтгэвэр хүрхээ болцсон байна. Бүгдээрээ л одоо тэтгэврийн зээлэнд орцсон байна. Цалин авч байгаа хүмүүс бүгдээрээ цалингийн зээлэнд орцсон байна. Тэгээ ингээд энэ болгоны цааталт нь яаж юм гэхээр ерөөсө хүний цалин тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй болчихжээ. За энэ бол тийм санаандгүй ч гэдэг юм уу одоо зүй зохицсороо одоо болох ёстой болдгоор болж байгаа гэж бид нар бол эндүүрээд төр засгаасаа дэндүү их удаан одоо гордож хүлээсэн байна. Харамсалтай төр засаг нь өөрөө энэ байдлыг албаар нөхцөлдүүлж бий болгосон байна гэдэг одоо дүгнэлтэнд бол та бидний эвслэл хүрсэн. Ягаад гэвэл өнөөдөр Монгол банкны албан ёсны мэдээгээр 1 сая 300 мянган насанд хүрсэн хүн банкны зээлтэй байна. За энэ тоонд бол банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй хүмүүсийн тоо ороогүй байна. Ламбардан зээлтэй хүмүүсийн тоо ороогүй байна. Дэлгүүрээс талах тариагаа барьцаалаад авсан хүмүүсийн тоо ороогүй байна. Тэгэхээр энийг яагаад ийм болгох юм бэ гэж. Өнөөдөр жишээ нь хүн бол төрдөө 10% татвар төлдөг шүү дээ. Хүн амын орлогын албан татвар гээд 10% төлдөг, нэмэн үртгийн албан татвар гээд 10% төлдөг. Гэтэл банкнд бол 20%, 25%, 30%-ийг төлж байгаа. Тэр төрөөсөө илүү өөрийнхөө авч байгаа цалин тэтгэврээс тэр банкны эзэн төлдөг энэ схемийг энэ мөнгө хүлэгчдээс бүрдсэн улсын их хурл бол бүрдүүлэн бий болгочихжээ. Хэрвээ хүний цалин орлого нь хүрэхгүй байсан бол тэд нар хизээш банкн дээр очиж зүгээр байж байгаад одоо өрөнд орчие тий хүнд нь өөрийнхөө цалин тэтгэврээс өгье гэж хизээш бодохгүй шүү дээ. Тэгэхээр яаж юм гэхээр улсын их хурл цалин нэмэхгүй 3 жил 5 жил болдог. Тэр хооронд нь долларын ханшиг өсөгдөг. За хариуд нь хүн хүссэн хүсээгүй банкны эздээс очиж зээл авахаас өөр аргагүй байдаг. Энэ бол зүгээр нэг санамсаргүй бий болсон асуудал биш. Энэ бол албаар мөнгө хүлэгчдийн бодлогоор хүмүүсийг өрөнд оруулсан цалин тэтгэврийг нь амьдралд нь хүрэлцэхгүй байлгасан ийм одоо байдал байна гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас та бидний одоо эвслээс бол өргөн Монгол гэдэг хөдөлгөөнийг бол санаачилж байгаа. Цалингаараа хүн шиг амьдрах ёстой гэж бодож байгаа. Хүний цалин хүний амьдралд нь тэ үр зээл тавилгүйгээр хүрэх ёстой гэж ингэж бодож байгаа. Тийм учраас өнөөдрөөс эхлээд одоо тодорхой эд баялагийг үйлдвэрийг шүтгэхэ болио. Монгол хүнээ хайрлая. Монгол хүнээ бүх бодлогын төвдөө тавья. Тэрийгээ бол гол шалгуур нь бол өргүү, эрүүл, боловсралтай Монгол хүн гэж тавья. За хоёрт нь өрх гэрийг бас усны тэргүүнд тавья гэж. Өнөөдрийн төрийн явуулж байгаа бүх бодлого бол өрх гэрийг салгахад чиглэсэн юм шиг байна. Байр авъя гэж залуучууд өрх бүр тусгаарлах гад байрны хэрэгцээ үүсгэхээр бол урьдчилгаа 30%-ийг нэгтдэг. Урьдчилгаа 30% бүрдүүлэхийн тулд бол 100 мянгаараа 10 мянгаараа гадаадад амьдарч байна. Гэр бүл хоёр тустай амьдарч байна. Тэ? Өнөөдөр ажилч одоо уран дулаан цагигтад одоо ажил төрөлд орё гэхэд бол бүх ажил нь бол уурхаадаар ээлжийн ажиллаар. Дандаа ээлжиж ажилладаг. Тэнцэн яга гэр бүл дээр нь авдаггүй юм. Тэ? Дандаа гэр бүлийн хэн нэг хүнийг нь авдаг. Ингээ гэр бүлийг салгадаг. Хөдөөний айлын хүүхдүүд тэ сургуульдаа сурах гэхэд 6 настайгаа авч байгаа учраас ээж нь хүссэн үсээгүй хүүхдтэйгээ сумын төв дээр ирдэг, аав нь мал дээр үлддэг. Ингээд Монголд бол гэр бүл салт гэдэг асуудал бол дэндүү газар авсан, дэндүү зүрхс шимшрүүлмээр ийм асуудал болсон байна. Тийм учраас одоо бүгдээрээ гэр бүлийг хамтд нь байлгадаг бодлого гарганаа. Хүүхдүүдтэйгээ, хүүхд нь хайртай аав ээжтэйгээ, тэ хань ижилтэйгээ хамт байдаг ийм нийгмийг байгуулах нь бидний зорилгоо. Эннийхээ төлөө мэдээж дараагийн асуудлууд бол одоо гарч ирнэ. За баярлалаа. Зоохгүй. За орой минь төргий. За хөгжлийн бодлого гэдэг юмыг дээрээс нэмж доороос нь эхлэх ярих гэж бодлоо л да. За би сонгоо хайхын дүүргийг өөрөө албаар сонгож очиж авсан. Сонгоо хайхын дүүргийн 27 дугаар хороо бол 110 мянган хүн иргэдтэй. Тинчээ бол амьдрал бол маш өөр өнгөтэй байдаг. 27 дугаар тойрог уучлаарай. 27 дугаар тойрогт амьдрал маш өөр өнгөтэй байдаг. Тэгээд 25 мянган ажилгүй залуучууд байна. Ажлын байр хэн бий болгодог вэ гэхээр дундаж давхар бий болгодог тийм бизнес би өөрөө бизнес хийдэг залуу бас олон хүнийг ажлын байраар хангаж байгаа залуу өнөөдөр маш татварын аим их өндөр татвартай орчинд амьдарч байгаа нөөц төлж гин татвар төлж гин гуамын орлогын албан татвар түрээс банк зээл
ямар ч ашиг байхгүй. Нэг өсөндөө бизнес хийснээрээ өнөөдөр одоо бараг ял үрээд яваад байгаа байхгүй. Уг нь бизнес хийснээрээ би ажралтай ингээд өсөж явж байгаа хэвээр шүү дээ. Бүх юмд бизнесээ боомлдог, бүх юмд бизнесээ дэрлэгдэг ийм л төрлийн бодлого явж байгаа. Энийг бол өөрчлөх хэрэгтэй. Улс орныг хэн өөдөнд татдаг вэ гэхээр дундаж давхар буюу бизнес хийдэг залуучууд авч явдаг. Тэгэхээр дундаж давхаргаа бол босохгүйгээр бид нар бол энэ эдийн засгийн хямрал өсөлт энэ төр яриад хэрэггүй. Монгол улс өөрөө мөнгөтэй мөнгөний зүгээр 30 жил хулгай хийх гэсэн популистууд л орж ирнэ. Мөнгийг хин ямар одоо эрх мэдлэр өөрсдийнхөө хамаатан саднаа оруулах уу гэдэг ийм л улс төрийн зодоонуудаа явдаг учраас энэ улс төрлөө бол би өөрөө орохоор шийдсэн байгаа. Тэгээд зөвхөн электорат эслээс бол өөрийнхөө тойргийг Сонгой ахын дөрвийн 27 тойрог гэдэг ингээд сонгоо явсан. За түрүүний Эрдэнэжмийн хэлдэг Монгол хүн болвол үнэхээр Монгол хүмийг боловсруулгүй болох бодлого явж байгаа юм бол харагдаад байгаа. Зайсангийн хүүхдүүд нь British School, American School $10,000 сурдаг. Тэнцээ ардын хүүхдүүд нь англи хэлний багш ч сууж байгаа байхгүй юу? Яг ажлын байран дээр очиод хин ажилд авах вэ? Англи хэлтэй хүүхдүүдийн хамгийн түрүү сонгож авна. Тэнд хүүхдүүд нь ажилд орохгүй. Тэгээд ажилд орохгүй хүүхдүүд яах юм? Түрүүний хэлдгээр гадагшаа явна. Мэдээж тэнцэнэ одоо гэр бүлтэй болцсон байна те. Бүгд солонгос явж байна те. Дарга нарын хүүхдийн нэг өдрийн цайны мөнгөтэй арт түмний цалин нэг өдрийн сарын цалин адилхан байгаа байхгүй юу? Тэдний нэг өдрийн шоуны мөнгөтэй бол арт түмний одоо цалин тэнцүү байгаа байхгүй юу? Тийм учраас энэ боловсролынхаа бодлогыг бол бид нар хамгийн түрүүнд анхаарах ёстой болоо гэж би нэг таарж байгаа. Хоёрд бол боловсролтой хүн өөрийнхөө эрүүл мэндэд зарж эхлэн тийм үү? Монгол улс бол эрүүл мэнд бол үнэхээр бүр бүх шатандаа бол эрүүл мэндийн асуудал бол аимшигтай байна. Татвар бид нар бүх төрлийн хор тавдраар тэглийг тэргүүлж штэ тий. Тэгэхээр хор тавдртай хүмүүс бол мөнгө гуугаад одоо гуугаад жалтхан мөнгөгүй болцсон. Тэгэхээр ерөөсөл одоо эмийн эмчилгээгээр одоо тэнд хүүхдүүд бол нас орж байна. Айлын хүүхдүүд хөрөгч нь хоосон байна. Айлын хүүхдүүдийн тэжээлийн дутагдалд орж байна. Өчтөр гэхэд 24 цаг хоол идэг хоёр хүүхдээ ээж нь найдсан бэхлээр ажил хийх явцсан гэж байгаа. Ээжтэй нь барьж авч уулзахаар ээж нь цалин тавихгүй байна. Ягаад гэвэл компаниуд цалингаа тавьж чадахгүй байна. Ийм хүнд эдийн засгийн одоо боломжгүй амьдралыг арт түмэндээ тулгацаад игчээд сонголт өгөхөд ирэхээр нэг 5-10 мянган цаар саналын худалдаж авдаг нэг ийм дүр зураг л одоо харагдаж байна л да. Яг яриас чи гацчлаа хөгжлийн бодлого гэж байгаа. Бидэд уул уурхаас мөнгө олдог боломж байгаа тийм бид нар уул уурхаан бол маш олон ордуудтай. Энийг зөв зохистой хэрэглэх, энийг нээлттэй байлгахад бол одоо энэ нэг үеийг солих хэрэгтэй байна л гэж би хараад байгаа байхгүй. Энэ үе солихдохгүй энэ хулгай хийдэг одоо хоёр намаас бол одоо болох цаг нь болцсон гэж би хараад байгаа байхгүй. Дотор нь ч байж үтсэн, гадна ч байж үтсэн бүгдийг мэдж байгаа. Заримтай ч бүгдээр нь тань юу хийн хаана хулгай хийдэг нь айгүй сайн мэдж байгаа. Дандаа хэлж явсан. Би өөрөө фэйсбүүкээр бол баян хүчтэй шүү дээ. Цагдаад өгөөч. Цагдаад өгөөд яах юм? Би өгөөд өөрөө дараа нь зөвчлөө хуулиар хуулийн тэдний талд ажиллаж байгаа шүү дээ. Би 3 удаа шүүхээ хаалга татсан юм шүү дээ. Одоо байгаль орчны сайд Зэрэнбатыг бол би шөөмжилж байсан. Цогцлмог 17 тэрбум төгрөгийн тэр бумаар сургуулийн барилгыг чойдлсон булгаачтай идэхэд би шөөмжилж байсан. Надруу цагдаа орж ирсэн. Мэдчихэл байгаа шүү дээ. Ингээд үг хэлэх хэрэгчлээ хаацсан. Одоо бол бүр сайхан зөрчлийн хууль гаргаад 2 сая бүр эрүүг бол болгоо тавьчлаа шүү дээ. Бидний 5 орон сэтгүүлч мэдчихэж байгаа тийм. Би бас өөр хэвлэл мэдээллийн байгууллага ажилтдаг хүн бол ямар ч үг хэлэх хэрэгчлээгүй ингээд болгоо хайцсан. Нэг ийм л байна л да. Монгол улсын хөгжлийн гарцуул зүгээр үе солих ёстой гэдэг зүйлийг л боловсруулаад тодорхойлж бид нар ерөөсөд боловсруулалтын системийг тэр чигт нь өөрчлөх хэрэгтэй. Боловсролтой хүн үгээ хэлдэг болж эхлэх байхгүй юу? Одоо үгээ хэлдэг биш хороонд оргоотыг хэсгийн алхачаас айгаад байгаа байхгүй юу? Хэсгийн алхач нь даан болчих. Толгооноор хүнийг өдөртөж байгаа байхгүй хоолны толгооноор. Орж ирчээд за саналаа өгөхгүй бол та нарыг ингэж одоо бүр нэг юм харагдаж байгаа. 8 нэрийн дэлгүүрүүдийн лицензийг барьцаалж байгаа байхгүй юу? Ардын намынхан 8 нэрийн дэлгүүрийг хаана гэсэн ийм л байгаа. Сонгой ахын дөрөвд 2300 дэлгүүрийн захирлууд нийлчээд нэг групп үүсгэсэн. Дотор нь одоо ингэж яриа сууж байгаа байхгүй юу? Ийм л байна. Одоо бүх дүргийн юм байгаа. За баярлалаа. Цөмрөө нэг 5 минутын бичлэг үзчихье. Энэ дээр бол Монгол улсын хөгжил, бусад улсын хөгжилтэй бас харьцуулагдсан Монгол улсын хөгжлийн гарц ямар төвшөнд байгаа юм бэ гэсэн юм зүйлүүдийг бас гаргах юм шиг байна. За найруулагчаа юу өгч, бичлэгээ өгч. Газар нутгийн хэмжээгээр Монгол улс дэлхийн 220 гаруй орноос 18 дугаар байрт бичигдэж байна. Харин хүн амынхаа тоогоор бол 195 орноос 135 дугаар байрт орж байна. Тэгсэн атлан байгаль орчны доройтол, аж амьдрал, ажил үйлдэл ядуурл болоод бусад олон үзүүлэлтээр харьцангуй доогуур хангалтгүй төвшөнд байгааг олон улсын нэр хүндтэй байгууллагуудаас гаргасан энэ гисчлэлээр харж болохоор байна.
анхаарахгүй бол болохгүй зарим эвгүй үзүүлэлт. Олон улсын судалгааны байгууллагаас 2018 ба 2019 оны байгаль орчны бохирдлын үнэлгээгээр Монгол улс 2 жил дараалан тэргүүлжээ. 109 улс орныг агаар ус хөрсний бохирдлоор гол шалгуур болгож үнэлэхэд Монгол улс ийм үнэлгээ авсан байна. Хүн амын сэтгэл санааны гутралын индексээр 74 орноос Монгол улс 4-р байрт бичигдэжээ. Чанартай дээд боловсрол эзэмших төвшингээр дэлхийн тэргүүлэх 5 орныг эренбэлэхэд тэрчлэн үндэсний боловсролын системийн үнэлгээгээр дэлхийн тэргүүлэх 50 орныг жагсаахад Монгол улс багтаагүй байна. Эрүүл мэндийн системийн үр ашигтай зохион байгуулалтын үзүүлэлтээр эхний 55 улсыг эренбэлэхэд Монгол улсын нэр дөрөвдөгцөн байна. Амьдралын чанарын индексээр дэлхийн 80 орныг байр эзлүүлж эренбэлэхэд Монгол улс түүнд орж чадсангүй. Ажиглаж анхаарал ахиулж байр урагшлуулах ёстой бусад үзүүлэлт. Хууль дээдлэх үзүүлэлтээр 113 орноос Монгол улс 51-р байрт. Хүйсийн тэгш бус байдлын индексээр 149 орноос 58-р байрт. Ардчлалын индексээр 167 орноос 62-р байрт. Бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 64-р байрт. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 201 орноос 66-р байрт. Ядуурлын төвшингээр 129 орноос 66-р байрт. Боловсролын төвшний индексээр 189 орноос 68-р байрт. Инновацийн индексээр 141 орноос 68-р байрт. Ажил үйлдэлээр 187 орноос 69-р байрт. Хэвлэлийн эрх чөлөөгөөр 196 орноос 72-р байрт. Настангуудын амьдралын чанарын төвшингээр 96 орноос 72-р байрт. Нийгмийн хөгжлийн төвшний индексээр 149 орноос 83-р байрт. Хөгжил цэцэглэлтийн индексээр 167 орноос 87-р байрт. Хүний хөгжлийн индексээр 189 улсаас 92-р байрт. Өрсөлдөх чадвараар 141 орноос 102-р байрт. Хамгийн бүтэлгүй улс орныг Сомали, Чад, Судан, Конго зэрэг улс тэргүүлж Монгол улс 177 орноос 127-р байрт. Нялгсан нас баралтаар 200 орноос 127-р байрт. Нэг хүнд ногдох орлогоор 198 орноос 130-р байрт. Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 204 орноос 133-р байрт. Хүн амын дундаж наслалтаар 191 орноос 133-р байрт. Аз жаргалын индексээр 140 орноос 136-р байрт. Авилгын төсөөллийн индексээр 180 орноос 142-р байрт тус тус жижигдэжээ. Эдгээр үзүүлэлтээр Монгол улс харьцангуй гайгүй дунд зэрэгт буюу дундаас доогуур мөн сүүл барьсхиж явааг харж болохоор байна. Элэг зүрхнээ суяатай их орондон хайртай монголчуудаа. Ардчлан улам бэхжүүлж, аз жаргалтай Улаанбаатараа жинхэнэ утгаар нь бүрэлдүүлж, ажил гүйдэл болоод ядуурлан арилгаж багсгаж, авилгал хэл хахуулдаан дайн зарлаж, ахмад наснуудын амьдралын чанарыг дээшлүүлж, хүнэн хөгжүүлж, хүүхдүүдийн нас баралтыг бууруулж, өрсөлдөх чадвараа өндөржүүлж, шамдан хөдөлмөрлөж байгаад сайхан их орнон өрнөн хөгжиж цэцэглэх үүд хаалгыг өөрсдөө нээцгээе ахан дүүсэ. За олон индексээр ингээ харахаар Монгол улс ерөөсөө алтан дундчил гэсэн юм дүр зураг харагдаж дунджаас доошоо ер нь хамгийн дээдлэн орог дундчтанд нь тэрнээс доошоо ингэж харагдаад байна л да. За хилцүүлэг маань одоо хариулт бол минут 30 секунд болсон байгаа. Одоогийн асуултын хариулт бол Эрдэнэжимийн нэр дэвшигчээс эхлээд явна гэж. Тэгэхээр Монгол улс парламентын 8 дахь сонгуулаа хийх гэж байна. Өмнө нь 7 удаагийн сонгуул явагдлаа. 30 жил ардчлал гэж ярьснаас 30 жилийн хугацаа өнгөрчлөө. 7 удаагийн парламент бүр ирэхээ хэрэгжүүллээ. 92 оноос хойш одоо 28 жилийн хугацаатай гэдэг. Тэгээд
парламент болгонд өөр өөрсдийн бодлого, хөгжлийн гарц тэгэл одоо төрөөс төмөр замд баримтлах бодлого ч юм уу, эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого гэх ингээд янз бүрийн бодлого баримталтыг одоо 30 40 жилээр нь бас төлөвлөөл ингээд явж лээ л д. Тэгээ энэ парламентууд ер нь яг энэ хөгжлийн гарцаа олох үүргээ биелүүлж чадсан уугүй гэдэг асуулт. За минут 30. За өнгөрсөн монголчууд ярьдаг штэ 7 хэмжиж нэг огтлно гэж те. Тэгэхээр одоо өнгөрсөн 7 удаагийн сонгуулиар бол монголчууд янз янзаар л одоо сонгуул хийж үзлээ. Гол төлөв бол ардын нам, ардсан нам бол ээлжлэн төр барьлаа. Одоо орон нутгийн засаг захиргааг барьлаа. Одоо өнгөрсөн 60 одоо 4 жилийн хугацаанд бол ардын нам үнэмлэхүү 65-аар засаглалаа шүү дээ. Тэгэхээр одоо бол эдгээр хөгжлийн гарцаа олж чадаагүй, бодлого чиглэлээ тодорхойлж чадаагүй, тэр байтугай хоорондоо ч учраа олж чадаагүй. Өнгөрсөн 4 жил бол Монголын ард түмэн бол ардын нам дотор нэг 2 амар бүлэглэл байт юм байна. 60 тэрбумынхан гэж нэг байт юм байна. Жидүүгийнхэн гэж байт юм байна. Хэн дийлхүү гэдэг ийм дараамал үзсэн. Одоо нөгөөдөл нь бүгдээрээ хүчээ нэгтгэгдсэн их хурлын сонгуул бол үзэж байгаа. Тэгэхээр бол яг эрх мэдлийн төлөө булаацалдаж мөнгөний төлөө байлдах болохоор бол бие бинийгээ одоо бүх үннийг хэлж тэгсэн мөртлөө тэндээс нэгч баригдсан, нэгч шалгагдсан гэмтэрэг байдаггүй. Ийм заваарсан, завхарсан одоо байгууллагаас бол хизээч одоо хөгжлийн гарцыг бол гордох хэрэггүй. Тэгээ энэчнээс бол зөвхөн авилгыг одоо түлхүүрийг нь, шоронгийн түлхүүрийг нь хэн атах уу гэдэг л уралдаан явж байгаа болохоос ерөөсөө Монголын ард түмнийг нэг бодож болгоогоод байгаа юм бол алгаа. Тэрийг нь одоо бид нэр ганцхан жишээнээс л харж болно. Тэ гэр хорооллын захын дүүргүүдээр очиод харахад айлын амьдралд тэ хөрөгчөнд нь хоол унд байна уугүй юу? Тийм байхад энэ төрийн хідэн байгууллагууд нь хідэн давхар ордон барьж ийнө гэдгийг харьцуулаад харахад дарга нарын төлөө улс байна уу, ард түмний төлөө улс байна уу гэдэг нь бол тодорхой харагдана гэж үзэж байна. Монгол улсын нөгөө элсэж орсон олон улсын байгууллагууд эсвэл байгуулсан гэрээ контракт тэгээд энд ярьж байгаа зүйлэр бол хөгжил аль хэдийн хүрч гисэн. Өнгөрсөн 30 жилийн хугацааг 7 парламентын үйл ажиллагаа хөгжлийн гарц дээр ямар төвшөнд хүргэсэн гэж бодож байна. За би бас боловсруулалтаас нэхлэмээр байна л да. Монгол боловсролтой хүн байна уу байхгүй юу гэдгээс харах хэрэгтэй байна. Өнөөдөр хятад улс жилд 25 орчим мянган залуучуудыг одоо тэтгэлгээр сургаж штэ. За тэнд сурж байгаа хүмүүс тэнцэн ажиллаж чинь, тэнцэн бизнестэй болж чинь, тэндээ гэр бүлтэй болж чинь тийм. Энэ Монголын геополитикийн бодлого алдагдсан. Дээрэс нь Монголд одоо өндөр цалин байхгүй 800 мянган төгрөгийн цалинтай учраас урлагийнхан дарахад уран баримлчид бүгд хятадд ажиллаж байгаа, Монголд ажиллаж байгаа тийм. Дээрэс нь Монгол улс хойшоогоо бол орсуудтай бойкотонд орцсон тийм ээ. Шударгаар Батулга бол орсуудтай ажилладаг. Нөгөө хэсэг нь болохоор хятадтайгаа ажилладаг. Монгол улсыг хоёр орон удирдаг бидний гүпер орон л болгочихсон. Юу одоо хөгжил мөгжил те. Одоо хөгжихөр хугацаа байлаа шүү 30 жил. Тэгээ энэ хідэн байшин барилгыг энэ одоо талбай тойроод иргэн тойрны ингээд заа нэг 2 км ингээд явах бах тийм үү. Энэ бол одоо хөгжил мөн үү биш үү. Цаашаа гэр орол хідэн уулд аваад яваад үз. Тэнд хөгжил бол байна уу байхгүй гэдгийг харчмаар байгаа. Тэгэхээр бол үүргээ биелүүлсэн гэдэг дээр бол би 100% санал нийлэхгүй байна. Зүгээр л идэж явуулсан үүргээл сайн биелүүлсэн баг. За баярлалаа. За. Манай энэ ядуугийн жишээнд манай гэр хорооллынхныг юун төрөнд дандаа битээ явж байгаарэ. Тэр чин дундаж айлууд байдэн шүү. Ядуу дээр чин бол 30% орчим, 30-аас 35% орчим байгаа. Манай гэр хорооллын өрхүүдийн дунд 50%-ийн дундж өрхийн орлого 750 мянган төгрөг байдаг. Дундаж одоо нэг хүний цалингаас бага байгаа. Тэгтээ бас нэн төрөнд одоо ядуу хүмүүсийг хар гэр хорооллыг хар гэж битгий хэлж байгаарэ. Миний хувьд бол парламент яг үндсэн үүргээ бол бас чиг тийм муу биелүүлсэн гэж бол боддоггүй. Ардчлалаа хамгаалж үлдэж чадсан, олон ургалч үзлээ хамгаалж үзэж чадсан. Удаан ч гэсэн яг хөгжиж л удаан. Салбар бүрээр нь ярих юм бол өөр баг. Нэг би тэгж хавтгааруулмааргүй. Би өөрийнхөө мэддэг салбараа л яриа. Агаарын бохирдлын салбар энэ дээр бол ерөөсөө гэр хорооллыг орхигдуулсан. Энэ бол яалтчгүй олон дөрвөн том салбар хоорондын уялдаа бодлогоор хөгжих ёстой байсныг орхигдуулснаас болоод парламент яг энэ дээр бол ажиллаа хийж чадаагүй. Тухайлбал бид нар тэгээд одоо агаарын бохирдлоос болж хүүхдүүд өвдөөд ингээд хор охирол гараад байхад тэрийг нь засгийн газрын захиргааны иргэн шүүхэд өгөх гээд үзэхэд агаарын тухай хуулиндаа засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр тийм хуулийн төслийг боловсруулаад засгийн газраас өгөхдөө улсын хурал тэрийг нь баталчихсан байсан. Тэгэхээр миний ажилдаг салбар дээр бол хангалтгүй ажилласан. Өөр болж байгаа салбарууд байгааг бол би бас хүлээн зөвшөөрмөр байна. Бүгд одоо бүр ингээд болохоо байчихсан юм бол бас арай биш ээ.
сая яг бидний төсөөлжсэнээс илүү хөгжих одоо боломж байсан баг гэсэн. агаарын бохирдол дээр сая яг хэдэн хүнээр туг дахиж хэдэн хүний амь насаар агаарын бохирдлыг шийдсэн бэ? Энэ талаар одоо та агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл байгаа юу гэж асуумаар байгаа байхгүй юу? Ягаад юугаач судлаагүй байж ард иргэдийн амь насаар өнөөдөр агаарын бохирдлыг арилгачлаа гэж яриад байгаа. Би яг бодтой яриа. Би 3 хамаатнаа алдсан. Сонгоо айрхан дүүрэгт миний ойрын хамаатан. Гурлаа угаартаад нас барсан. 3 хүүхд өнчиж хоцорсон. Цагдаа нар зүгээр өөрөө өгсөн болгож байна. Нөгөө нэг тэр агаар утаа мэдэрч угаар мэдэрч чинь ажиллаагүй. Тэр нь гэр орол 50 мянган шиг тараагдсан. Гэр орол тэгээ ядуу гэж яриад бүгд ядуу Монгол улс бүгд ядуу шүү дээ. Бүгд өртөө юу чинэлэг бүгд банкны санхүүгийн байгууллагт сарын 6-аас 7% машины лизингтэй, оюутныхаа тэтгэврийн лизингтэй Баян Монгол байхгүй шүү дээ. Баян гэвэл 30 гэр бүл л байгаа. Би бүр нэрлэж байгаа билж чадна би. Дундаж л хэлээд байгаа. Дундаж биш шүү. Дундаж давхар гэдэг чинь өөр. За дундаж давхар гэдэг чинь хүүхдээ хүссэн сургуультаа явуулдаг. Тийм үү? Хүүхдээ өөрөө хүссэн сургуулаа аяллаа хийдэг, хүссэн машин авдаг, хүссэн хоолоо эргэлдэг, хүссэн эмнэлгийн үйлчлэгээ авдаг. Ийм хүнийг дундаж иргэн гин. Ийм иргэн хит байхгүй. Гэр хорооллын за ингэ үргэлжлээд ярьж тий дундаж давхаргаас. За бүр хөөгээд. Гэр хорооллын иргэд дотроо янз бүр орлого янз бүр байна. Мэдээж нийтээрээ хэцүү байгаа нь үнэ. Гэтэ нийтээрээ ядуурлын туйлд хүрсэн юм биш шүү. 2017 оны Азийн хөгжлийн банкнаас хийсэн гэр хорооллын өрхөөдийн орлогын судалгаа байдаг. Тэндээс бол яг нэг 10 орчим хувийн өрхийн орлого 750 мянгаас дээшээ 50 орчим хувь нь өрхийн орлого 750 мянга төгрөг байна гэж байна. Тэр бол бүр үгээгүй ядуу гэдэгтээ орохгүй шүү. Тэрнээс доошоо 30 орчим хувь нь бол үнэхээр ядуу байгаа нь үнэн. Би түрүү хэлээ. Агаарын бохирдлоос болж амнасаа алдсан гэж байгаа хүмүүсийн асуудлыг өмнө нь 20 жил хинч ярихгүй байж хахад манай байгууллага бид нар ээж аавд аргаа бараад гарч ирж ярьсан. За жилдээ 2000-аас цаг явж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар жилд 10 мянган хүн цагаасаа эрт нас бардаг болчихсон байсан. Тэгээ тийм үед нь зориглож үйл ажиллагаа хийсэн. Тэгээ мэдээж одоо энэ агаарын бохирдлыг бууруулж явах үед эрсдэлтэй бид нар өмнө үзээгүй тийм асуудлууд тулгарсан нь үнэн. Та энэ асуултыг бас хотын дараагаас асуух хэрэгтэй, Цэрэнбат сайдаас асуух хэрэгтэй, Хүрсэг сайдаас асуух хэрэгтэй. Гэхдээ иргэний төлөвлөлт болоо яг танд олдож байгаа нь би болохоор л хөрөхтэй тэгээд намайг л энэ ярих юм. Тэгээ бид нар үнэхээр хэцүү үед байсан. Түвшээр одоо жишээлбэл юу гэдэг Улаанбаатар хотыг тэр чигээр хангаж ирсэн түүх Улаанбаатарт байгаагүй. Тэгээд анхудаага л ингэж зориглож орсон. Тэгээ энэ ажил руу зориглоод үгүй бол би боож өглөө гэж агссан хүнийхээ хувьд тэр бүх муу сайн хэлүүлэх юмд нь хамтдаа л явж байгаа. Тэгээ бид нарт бол нэр өмнө ингээд энэ төслийг чи хэрэгжүүлээд энэ ингэдэм биш үү гэдээ алга дарам цаас үлдээсэн ч юм байгаагүй. Тэгээ бүх эрсдэлтэй давуу тал болон дундаж давхрын асуудал дээр Эрдэнэжийн оролцогч юу гэж хэлэх бол ер нь дундаж давхраг Монгол улсын хөгжлийн гарц бас мөн үү биш үү гэж. Тийм үү. Гэхдээ ер нь одоо шүү дээ нийтээр л одоо жигдхэн л хөгжмөр байгаа. Тэгвэл одоо ингээд нэг хэсгийг барьж аваад дундаж давхар бол аягүй чухал гээл бүх бодлогоо дундаж давхар руугаа одоо хэрэгжүүлж ийн гэл одоо орон сууцны хөтөлбөрийг бол чинь өнгөрсөн 10 жил бол зөвхөн дундаж давхархтаа зориулж ийн гэл ингээд хэрэгжүүлсэн шүү дээ. Гэтэл Монгол улс чинь бас дундаж биш давхаргын хүмүүс байна. Тэ? Ядуу хүмүүс байна. Одоо 30% нь ядуу гэж тооцсон уу, хэдэн гэж тооцсон уу? Тэнд ядуу хүмүүс байна. Тэнд ахмад хүмүүс байна. Тэ? Тэгэхээр одоо Монгол төр засаг гэж байгаа юм бол ямар нэгэн бодлого явуулахдаа ангилж ялгаж заазалж заагалж ингэж явуулж болохгүй гэдэг байр суурьтай бид нар байгаа юм. Тийм учраас хүн бүр өрх бүр гэдэг томьёолыг бид нар бол ашиглаж байгаа. Тийм учраас одоо өнөөдөр ардын нам бол жишээ нь юу гэдэг нийгмийн даатгал төлж байгаа буюу нөгөө л дундаж давхаргын хүмүүсээ л орон сууцчлуулах тухай ярьж байгаа бол бид нар үгүй. Бүх хүмүүсийг орон сууцчлуулна. Гэхдээ бидний төсөөлж байгаа орон сууц бол заавал нэг 10 20 давхарын юм цементэн ширэнг шиг юм төсөөлөхгүй байгаа. Жишээ нь гэр хороолдод халуун дулаан устай, цэвэрхэн нойлтой тий аятайхан устай тий интернеттэй иймийг бол бас бид нар орон сууцлал гэж тооцно тий тэр дэлхийн нийтээр тэгж тооцдог байхгүй. Тийм учраас тэр хүмүүст нь зориулж бодлого хийх хэрэгтэй юм а. Тэгэхгүй одоо бид нар ингээд тий энэ баян штэ энэ ядуу штэ гэж одоо хоорондоо хэрэлдэх хэрэггүй тий Монголд бол хэн ядуу баян байгааг бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Хамгийн гол нь бид нар төр засгийг байгуулах ч байгаа юм бол Монгол хүнээ ялгаж тийм үү ямар нэгэн бодлогоосоо хяхаж хавчиж гаргаж хайдаг энэ ямиг л болиё гэж хэлдэг. Тэгэхээр за дараагийн асуулт бүр хүүгээс эхлээд хариулт нь явна. Тэгэхээр хөгжлийн гарц гэж одоо бид нар юуг ойлгох юм бэ гэдэг өөр өөртөө байр суурийг бас илэрхийлжлээ. Тэгээ хөгжлийн гарц хөгжилд хүрэх зүйл нь хүн юм уу баялаг юм уу бодлого юм уу гэдэг зүйл ингээл
бас байна л та. Мэдээж одоо юу гэдэг чинь хүн байжээж энэ нийгэм өөрөө ингээ хөдлөөж явах бах. Эсвэл баялаггүй байх юм бол тэр хүн хичнээн хөдөлмөрлөд нэмэр байхгүй. Тэгтэл хүн баялаг хоёроо одоо бодлогоор зохицуулахгүй бол бас болохгүй гэгээд. Тэгээ аль нь ер нь эхэлж байх хэвээр бодлого байх хэвээр юм уу, баялаг нь байх хэвээр юм уу, хүн нь байх хэвээр юм уу, эсвэл мэдлэг байх хэвээр юм уу гэд. Тэгэхээр хөгжлийн гарц жоох юм юу юм бэ гэдэг зүйл дээр яг энэ биднэрт баялаг нь байна шүү дээ. Баялагаар зүгээр бодлогоороо дамжуулаад хүн рүүгээ л оруулъя л да. Тэгээ энэ баялаг чинь дууссан шүү дээ. Дуусах үед нь дуусашгүй хүн мэдлэгтэй боловсралтай хүмүүсээ хөгжүүлчихсэн тэднэр нь дараагийн салбарынхаа бодлогыг тодорхойлол явах хэрэгтэй. Дараагийн тэргүүлэх салбараа тэгжэл positive. Тэрнээс биш эн чинь ангид юм ерөөсөө биш. Баялагаа олоод зөвхөн ингээл юу гэдэг нь турба болгоодоо ягээд байгаа юм биш. Тэрий чин дагаад ажлын байр бий болно. Тэрий чин дагаад инженерингийн мэрэгжилтнүүд бий болно. Бүх юм ингээл хөгжөөл явна. Ямар нэгэн бодиттой ямиг цаг тухайд нь сайн хийжээж дагаал бүх юм өөрчлөгдөд хөгжөөд л юм. А юу ч хийхгүй ийм лазан байж л харин болохгүй. За энэ дэр ер нь бол одоо бид нар нөгөө бодлогоо одоо юуг эхэлж харж юуг эхэлж зорих вэ гэдгийг л бид нар бол одоо харах өнцгөө өөрчлөе гэж яриад байгаа. Бид нар уул уурхай хөгжүүлээ гэж яриад иж болно. Тэгвэл хөгждөг гэхдээ хүн хаягдчихвол тэр хэрэггүй л уулархаа болчиход тахгүй. Гадныханд бол хэдэн мянгаар нь лиценз өгөөд ухуулаад гаргаж болно шүү дээ. Монгол хүнд наалтахгүй бол хичнээн уул уурхай мундаг хөгжөөд яах юм? Монгол хүнд наалтахгүй л яах. Тийм учраас эхлээд монгол хүн. Монгол хүнийг хөгжүүлэх гэж байгаа бол за уул уурхайг ингэж явж болно гэж. Түрүүн бас энэ бүрхүү хэлж явах шиг байна лээ. Хүүхэд нь яах юм бэ? Тэргээд ингэ ярьж байгаа шүү. Монгол улс уул уурхаанд баялаг туршлагатай эрдэнтийг оруулж исэн Монгол Ардын Хувьсгалт нам. Багнуурыг налаахыг уурхайг ашиглаж исэн. Тэр болгон дээрээ хажууд нь хот бариад аав ээжийг нь хүүхэдтэй нь цуг оруулдаг байсан. Тинчээ хажууд нь одоо тэр үеийн байшинд орж исэн хүмүүс эзэж 30% урьдчилгаа төлж байгаагүй, хэзээш 8% зээл төлж байгаагүй маа. Тэр бид нар бол цоо шин хин нэгний одоо тархинд ургацсан одоо шинжлэх ухааны шин туршилт хийх гээд байгаа юм биш ээ. Монголчууд социализмын үед Монгол Ардын Хувьсгалт намыг эрх барьж явах үед Цэдэн бал даргыг байх үед хийж исэн юм а буцаагаад хийя бид нар чадчихсан шүү дээ. Тэр чадчихсан монгол хүн өнөөдөр ч гэсэн байж л байна. Өнөөдөр хамгийн гол нь мөнгө байхгүй, баялаг байхгүй, бодлого байхгүй байгаа юм биш ээ. Тэ Монголд юу л байна хүмүүс байна, чадвартай хүмүүс байна, юу л байна мөнгө байна, юу л байна баялаг байна. Тэгвэл цадаж ханахаа мэдхээ байцсан манангийнхан гэж яриад байгаа хэдэн олигархууд мөнгө хүлэгчид зүгээр суужгаад хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олох гэж шамдаад бид нарыг өрөнд оруулдаг схемийг хийцэн байна л гэж яриад байгаа. Тийм учраас мөнгө хүлэгчдээсээ салцгаая. За энэ дэр Отгон Бернер төвчж өгч гэж бодож байна. Зааж байгаа. Энэ аль асуултаас хөгжлийн гарц нь одоо хүн үү, баялаг уу, мэдлэг үү? За хөгжлийн гарц нь бол мэдээж хүн. За баялаг дээрээ түшгэлж бодлого их хэрэгтэй. Яг энэтэй санал нэг гэж байгаа. Нэг юм байна. Дөрөв Эрдэнэжим хэлсэн. Дундаж давхарга бүгдийг нэг огтол гасгамаа гэдэг. Ер нь бол өнгөрсөн хугацаанд бол ийм ард иргэдийн саналыг худалдаж авах хамгийн одоо pop шийдвэрүүдийн одоо 30 жилийн дэвсгэр дотор Монголын ард том бол бэлэнчлэг сэтгэлгээтэй ингэ болцсон нь бол яг хөрсөн дээр нь ажиллаад харагдчихлаа юм л. За Монгол улсад 114 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. 114 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ард дахиад 114 мянган памперсын солиод 0-д нь оруулж хоол ундыг хийж өгж байгаа хүмүүс байгаа. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол 140 мянгаас 230 мянган төгрөгийг л дундаж одоо юу гэдэг тэтгэмж авч байна те. Энэ мөнгөөр амьдарч байгаа маш олон айл байна. Энэ рүү бол хөгжлийн бодлого хийх хэрэгтэй гэж харж байгаа байхгүй. Дээрээс нь өртгөлөөсөн ээжүүд байна те. Өртгөлөөсөн 110 мянган өртгөлөөс ээж байна. Энэ бодлого гэдэг юм руу бол бид нар бол алдагдсан. Ерөнхийдөө бол нэг юм салбараа бол сэгдээ хайцсан юм харагдаад байгаа юм л та. Хариулт дууссан гэж байна. За Эрдэнэжимийн нэр дэвшигчээс бас дараагийн асуултыг асууж байна. Та бүхний мөрийн хөтөлбөрт яг энэ хөгжилтэй холбоотой, хөгжлийн гарцтай холбоотой ямар заалтууд байгаа вэ? Тэгээ манай мөрийн хөтөлбөр тэр чигтээ дандаа хөгжлийн гарцыг л зааж өгч байгаа. Энэ бол зөвхөн одоо энэ удаагийн сонгуульд ч зориулаагүй бид нар дээд шүүгт бүртгүүлсэн мөрийн хөтөлбөрт өч тусгасан, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн мөрийн хөтөлбөрт өч тусгасан. Өнгөрсөн 3 жилийн турш бид нар бол одоо бүх салбарын мэргэжлийн байгууллагуудаа уулзлаа, бүх холбоотой байна ярьлаа, гарын үсэг зурлаа, саналыг авлаа, айл өрх болгоноор орлоо. Тэрний үндсэн дээр бүтсэн мөрийн хөтөлбөр. Тийм учраас бид нар бол өнөөдрөөс эхлээд одоо та бидний эсэл бол өнөөдрийн явж байгаа бүх бодлогыг өөрчлөё. Өөрчилсөн шиг өөрчлөе гэсэн ийм одоо мөрийн хөтөлбөр тавьж байгаа. Тэгэхээр одоо хөгжлийн гарц дотор бол маш олон одоо ярих юмнууд бий. Хамгийн одоо наазах нь түрүүн бас эрүүл мэндийн асуудал гэл эрүүл мэндээр ингээл ярьж байна.
эрүүл мэндийн асуудал жишээ нь манайх бол даатгалын систем гэж явдаг. Хизээч ихтэй даатгал шиг ажилдаггүй даатгалын систем. Яг хүн одоо өвдөд очие гэхээр бол манай эмнэлэг төсөв байна байхгүй гэдгээр шийддэг учраас тэр эрүүл мэндийн даатгал бол үндсэндээ залилан л уурал болсон байгаа байхгүй. Хэрвээ даатгал байсан бол хүн цалингийнхаа хэмжээгээр хэдийг төлж ин тэрнийхээ хэмжээнд үйлчлэг авах хэрэгтэй байх байсан. Гэтэл бол тийм биш. Тэ? Тэтгэвэр бол бас ахаал даатгал гэдэг нэртэй боловч ерөнхийдөө ингээл улсын төсөвт хэд байна байхгүй гэдэг асуултаар л одоо таглагдаад хүмүүсийн тэтгэвэр тогтдог. Тэгэхээр энэ даатгалын гэдэг системтэй санхүүгийн лойр бол Монгол бий болч. Тийм учраас тэтгэврийг жишээ нь бол хадгаламж болох ёстой. Эрүүл мэндийн үйлчлэгийг төр засгаас дадаг болох ёстой. Тэг гадаадын тийм маш олон улсын жишээг бид нар мэднэ шүү дээ. Тэг хүний өөрийн гэлтгүй эмчилдэг улсуудыг ч бид нар сайн мэднэ. За за мөрөө хэлбэрт тодорхой олон ажил бол нэг санаачлаас илүү. Би бол 5 ажил ярьж л явж байгаа юм л та. За нэгдүгüүрт нь бол өнөөдрийн 16, за өнөөдрийн 10-аас үүдний 18 та одоо generation Z гэж ярьдаг те. Энэ сегментийг бол бид нар бол барьж авч байгаад хөгжүүлнэ гэж харж байгаа байхгүй. Өнөөдөр энэ сегмент гэрээд хийчихэ. Энэ рүү чигсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө бодлого орж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн хувьд гэх юм бол эрүүл мэндийн даатгалын системийг бол зохицоор шинжлэхгүй бол хүний аим үнгүй болчиход байгаа юм л та. Хүний аим үнгүй болчиход өнөөдөр эмнэлэг дээр очиод даатгалаараа эмчилгээг авч чадахгүй те. Үнгүй болохоор эмчнэр нь даам гарцсан. Одоо юу гэдэг нэг хөдөөнөөс орж ирсэн нэг Давжингийн охин төрөх гэж хэцүү шүү дээ. Эмэгтэйгээр бол 48 цаг өвдөн те. Тэрнээс болоод хүүхдүүд нь эндэн за энэ талд бол 10 хүүхдүүд нь 2 болчиход юм. Зүгээр мөнгөтэй хүнд бол одоо гаранд нь массаж хийж байгаа төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрүүл мэндийн бодлого гэдэг юм руу бол дөрвтэй шинжилэх юм гэсэн ийм одоо залуу хүний өнцгөөс бол би зорилго тавиад ажиллаж байгаа. Мөнгөтэй хүмүүс үнэтэй интермед одоо юу гэдэг Монголын үнэтэй эмнэлгүүдээр шинжилгээ 50,000-аар өгөө явж байгаа. Мөнгөгүй өрхийн эмнэлэг дээр одоо жинг үздэг те өндөр үздэг совлогчоос ямар үйлчлэг авах юм? Энэ рүү бол энэ одоо хоёрлол ямар хугацаа дууссан уу? Ахаа ярьж болох уу? 10 секунд болсон. За 10 секунд дараа нь ярьж дээр нь ярьж болох бол тоо. За тэгэхээр энэ сайн хоёр нэр дэвшигч одоо яг эрүүл мэндийн тухай яриад тахна. Би яг энэ дээр нэг хэлэх юм альчмаар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөлтөөр хөгжиж байгаа орнд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дор хаяж 7.5% тэнцэх хэмжээний дор хаяж мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж ээж эрүүл мэндийн салбарын иргэдэд нь хүрэх хүртээмжийн зохистой түвшинд байдаг гэж зүгээр зөвлөлт юм байлээ. Манай улс харамсалтай дандаа 2.5-аас 3.5 тэр хавцаа эргэлздэг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байгаа мөнгө нь. Дээрээс нь нөгөө санхүүжилтийн зарчим нь үйлчилгээнд дээр тулгуурласан зарчим биш, орцсон дээр тулгуурласан зарчмаараа эмнэлгүүд үйлчилгээ үзүүлж байгаа учраас таны хэлээд байгаа нөгөө даам эмчнэр даам гардаг гэдэг асуудал гараад байгаа. Тэгэхээр гадаадын эрүүл мэндийн салбарын болвол үйлчилгээнд дээрээ тулгуурладаг, өвчтөн өөрөө үйлчилгээнд дээрээ тулгуурлаж эмнэлгээ сонгож эмчлүүлдэг болоод ирчихээр нөгөөдөл чинь үйлчлүүлэгчтэй таалагдахын тулд эмнэлгүүдийн үйлчлэгээ шал өөр болоод эхэлдэг. Тэгээд даатгалаасаа тэр мөнгө төлдөг болдог учраас тэр гадныхын тгээ сайхан яваад манайх нөгөө хас коммунизмынхаа зарчмаараа хас юугаар үлдчихсэн орцон дээрээ тулгуурлаад үлдсэн. Бүх салбар зах зээлийн зарчимдаа шилжээд амжилттай одоо амжилтаач вэ алдаатай ч вэ явсан хэрнээ зөвхөн эрүүл мэндийн салбар коммунист системтэйгээрэл үлдсэнээс одоо бид нар өнөөдөр 21-р зуун зах зээлийн нийгэмд энэ эрүүл мэндийн салбараа болохгүй байгааг л яриад яваад байгаа юм. Тэгээ миний мөрийн хөтөлбөр дээрх хамгийн их тусгасан юм бол би зөвхөн гэр хорооллын дэд бүтэц гэр хорооллын орон сууцчлалтын дээр гол поинтоо тавьж байгаа. Энэ шийдэгдэх юм бол энэ угаасаа хүнд асуудал. Энэ шийдэгдвэл орон сууцнд амьдарчдаг хүмүүс ч хожин гэр хороололд амьдардаг хүмүүс ч хожин бид нэр хөгжсөний шал өөр төвшөнд. Тэгэхээр дараагийн асуултыг Отгон баяр нэр дэвшиг оролцогчоос хариулаад эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр бүх нам одоо энэ сонгуульд оролцож байгаа бүхий л нам, бүхий л эвсэл, одоо бүхий л бие даагчид мөрийн хөтөлбөртөд оролцож байгаа. Тэгээ мөрийн хөтөлбөрүүд бүгд ингээд сонсоод үзэхлээр хоорондоо адилхан энийг ч ингэн тэрэгч тэгэн бүгдээрээ л ингээд дөрөвний ярьж байгаа шиг тий баялаг бодлого хүн эдрээ бүгднийг оруулсан байна. Хамгийн гол нь энийг хэрэгжүүлэх арга замууд нь л өөр өөр байх л та. Ямар арга замаар хэрэгжүүлэх гэж байгаа юм гэдгээс. Тэгэхээр энэ дунд хөгжлийн зарцтай холбоотой зүйлийг нь онцлоод явах. За би яг нэг өөрийнхөө одоо очиж ажиллаж байгаа Сонгой хайрхан дүүргийн 27 дугаар орооноос юунаас торгосоо би ярих гэж бодож байна. Сонгой хайрхан дүүрэгт бол үйлдвэрлэл байхгүй. Үйлдвэрлэл хий гэхлээр удаас нь газар дээр нь авилга нэгтэг. Тэнд нэг усны үйлдвэр би байна л та. Иргэн тойрныхаа 100 хүнийг ажлын байраар хангацсан байна шүү дээ.
Цонгой ахын дүүрэгт үйлдвэрлэл хийгэнгүүтэл нь татварууд нь очиж дээрлэгдэг. Нөгөө мэрэгжлийн эмнэлгийн нь очиж дээрлэгдэг. Нөгөө цагдаа нар нь очиж дээрлэгдэг. Ерөөсөө нэг юм үйлдвэрлэл ажлын байр бий болохгүй байх ийм болгочиход байгаа байхгүй юу? А ягаад ингэж хараад тахлаар албаар ядуу ойлгодог юм бэ? Албаар. Тэгээ яг одоо ингэж бүүж очиж очиод хүмүүстэй харьцаад үзээрэй. Хүмүүстэй. Сайн байна уу та ингэж ийм бодлого яхаа надад арх өгөх юм уу? Та надад хүнсний толоо өгөх юм уу? Хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ? Тийм учраас Сонгой хайрхан дүүрэгт бол бид нар бол ийм л бодчихлаа л да. Ер нь бол тэнд үйлдвэрлэлийн ян хийх хэрэгтэй те. Маш том газартай байхгүй юу? Битүү хятадууд махны үйлдвэр барьцсан. Монгол ажилч нь байхгүй. За хятадууд ажиллаж байна те. Ийм л одоо дүүрэг дээр хүнд очиж байгаа учраас бол би бол та хэллээ. Энэ баах адилхан мөрөдлөөр явж штэ. Байр амлан, машин амлан гэдэг ингээд өрнөөс нь салах нь зүгээр л залуу ирч хүчтэй байна. Тэнд очиж бол илүү шин менежментээр бол хийх боломжтой гэж харагдаад байгаа байхгүй юу? Энэ төрийн энэ данкар заваа системийг илүү хялбар болгоод илүү бизнесүүдийн дэдэлсэн нэг юм бодлого хийх хэрэгтэй юм байна гэж би харсан юм. Би таксийн хувьд одоо мөрийн хөтөлбөрт яг энэ асуудлуудыг энэ олон мөрийн хөтөлбөр дундаас миний мөрийн хөтөлбөрөөс миний мөрийн хөтөлбөр ингэж ялгагдана. Энийг би ингэж хэрэгжүүлнэ гэсэн танд би дахиад би яг гэр хороолдох дэд бүтэц гэр хороолдох орон сууцчлалтай асуудлын төлөө л явна. Мэдээж ингээд залуучууд улс төрд орж байгаа залуу хүмүүс офшор, авилгаал, оюут толгойг олон асуудал ярьдаг. Би тэр болгон руу ерөөсөө өсчихгүй. Би зөвхөн гэр хорооллын дэд бүтцийн яаж хэрэгжүүлэх юм бэ л да. Бүгд л одоо гэр хорооллыг сайхан болгоно. Одоо хаус болгоно, тим болгоно гэж ярьж байгаа шүү дээ. Тэрийг яаж хэрэгжүүлэх? Ерөөсөө дэлхийн бүх орнууд л одоо томоохон суур дэд бүтцийнхаа асуудал дээр олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл аваад ялангуяа хөгжиж байгаа орнууд тэр жармаараа л явдаг. Зээлээ аваад төслөө хамгийн гол нь хэрэгжүүлдэг л байх ёстой. Бид нар гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцчлалыг хөгжүүлэхэд мөнгөгүй зовлон ерөөсөө байдаггүй. Мөнгөө олж ирдэг зарчмаараа явна. Дэлхийд даяараа л угаасаа тэгж явдаг. Дэлхийд даяараа. Тэр зарчмаараа л гаднаас мөнгөө зээлдгээрээ зээлнэ. Тэд нар чинь бүгдээрээ хөнгөлөлтөө хөгжлийн зээлүүд байдаг. Хамгийн гол нь мөнгөө авсан бол тэрүүгээрээ төслөө хэрэгжүүлдэг л байх ёстой. Яг гимиг хийн гээд хийгээд ямар үр дүнд гардгийг өнгөрсөн агарын бохирдлын салбар харуулсан. Яг энэ шиг дэд бүтцийн салбар хийн гэсэн бол цагтаа юмаа хийдэг, яг үр дүндээ хүрдэг, мөнгөө яг зарцуулах ёстой юмдаа зарцуулдаг байх ёстой. Тэгэхгүй 870 тэрбум төгрөгийг буюу 320 сая долларыг Улаанбаатар хотод дэд бүтэц барихад зарцуулна гэж зээлж авчаад нэг ч төв нь өнөөдөр үр шимээ өгч айлуудад холбогдоогүй байж болохгүй үсттэй. Тэг чи хотын дарга нүүдэн дээр өмнө очиж худлаа яриад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр бид нар шинэ юм бодож болохоосоо илүү тэр олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээлж авж байгаа тэр мөнгүүдээ яг зарцуулах юмдаа зарцуулах хэрэгтэй. Төсөв нь яг цаг тухайдаа тэрэндээ зарцуулагдаад яг төсөл гэдэг чинь нэг хэрэгжилт нь эмх цэгцтэй байх хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр энэ дээр Эрдэнэ жамын нэр төвшчүүд юу гэж бодож байна? Ер нь намууд бүгд л мөрийн хөтөлбөрт оролцож байна. Эвслүүд. Тэгэхээр зэрэг энэс ялгарх одоо танаа эвслийн тухай бол яаж энэ мөрийн хөтөлбөрүүдэд бусдаас ялгаруулж тэрийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг юм. Хөгжлийн гарцтай холбоотойгоор. За. Манай одоо Монгол Ардын Хувьсгалт нам бол их онцлог нам шүү дээ. Бид нар бол хийсэн амлсан бол хийж дуусгадаг л тийм нам. Тэ тийм одоо зарчимтай манай намын лидер бол өөрөө тэ Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж ирсэн. Тэр утгаараа бас өөрийнхөө мөрийн хөтөлбөртөөр бид нэр чамбай суусан бид нар чадах юмаа л амлаж байгаа. Тэ? Хоёрдугаарт нь бол нэг чадах юмаа хийхин тулд бол тодорхой намын сахилах бат гэж асуудал байдаг. Тэ? Дуул бол дуу нэг доктор бол хүчник гэдэг шиг нэгэнт олуулаа гарах юм бол одоо ямар нэгэн байдлаар бүлэг фракс туваагдаад л чи итгэлээ би баяжглаа гэж хоорондоо их хурлын эндэрээс хэрэлддэггүй тийм улс төрийн хүчээ гэдэг ингэж хэлэх гэж байгаа. Тэгэхээр бид нар 75 тийм сайн хүмүүсийг олж сойсон байгаа. Янз янзын мэрэгжлийн хүмүүс байгаа. Манай эдийн засгчдын баг бол үнэхээр мундаг баг. Одоо Баярхүү тий өргөн Монгол хөдөлгөөнийг сануулж байгаа Баярхүү. За Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан Бат Шугар тий. За манай Баян үйлгээд нэр дэвшиж байгаа Батарбек. За манай Сэлэнгэд нэр дэвшиж байгаа инх бол тэгээд дандаа банкны салбарт хин л өөр болохыг яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр судалсан хүмүүс байгаа гэсэн. Ингээд манай тэр одоо орон сууцны хөтөлбөр те уул уурхайн хөтөлбөр үйлдвэржүүлэх бодлого гэдэг тус бүрд нь эрдэмтэн судлаачдын баг бий. Тэгэхээр ер нь бол хүн болгон янз янзын одоо мөрийн хөтөлбөр амладаг байх хэрэгтэй. Гэхдээ би одоо монголчуудаа хэлэх гэж байна. Бид нар одоо зоригтой мөрөөддөг цаг болсон. Одоо популизм гэж нэг одоо ёгтлсаар байгаад монголчуудын төлөө юм амлаж болохгүй хэмжээнд хүртэл бид нар нэг одоо ханддаг болсон биш. Монгол хүний төлөө юм ярихаар популист гэдэг юу гэсэн ч үгүй.
Тийм. Хуулиараа хүртэл одоо тэр Монгол хүний төлөө юм хийхийг нь хориглдог болсон. Цалин нэмнэхээр хуулиар хориотой. Амарч болохгүй. Тэтгэвэр нэмнэхээр хуулиар хориотой. Тэгвэл энэ улс төр юуны төлөө байгаа? А уул уурхай гадныхан дүгнэг үйл хуулиар зөвшөөрдөг. Ийм утгагүй улс орн болчоод бид нар улс төр гэж ийм одоо дарга нарын жүжигт бол ороод байгаа нь бол жоохон гонигтай л байна. За баярлалаа. Тэгээд сүүлийн асуултын дараагаар бас та бүхэнд бас нэг 90 секундын хугацаа олгоно. Тэгэхээр сүүлийн асуулт юу гэж явах чинь гэхээр зэрэг засгийн газарт маш олон сангууд байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, тариалан эрхлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлийг дэмжих сан гэдэг олон сангууд ахын маш бага хүүтэй зээлийг өгдөг юм байна. За жидүүгийн асуудал гээд бид нар юуг үзэж харсан билээ гэдгийг бас мэдчихэж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ сангууд ер нь Монгол улсын хөгжлийн гарч муу юм уу? Одоо нэг нэхмэл ойм сэдэг тэр хүн мөнгө жидүүгээс мөнгө авах гэхлээр зэрэг тэр хүнд олддгоо. А тэгээд тэр хүн хэрвээ яг зорилттой бүлэгтээ зорилттой хүмүүстэй очих юм бол тэр хүмүүс хөгжөөд Монгол улсыг хөгжүүлж чадах уугүй гэдэг зүйл байна л та. Энэ олон сангуудын үйл ажиллагаа. Тэгээд банкны хүү өндөр байгаа нь одоо ийм сангуудыг зориуд бий болгох нэг юм нөхцөл байдал юм бол хэрвээ банкны хүү бага байх юм бол ийм сангууд байх шаардлага байхгүй гэж харагдаад байгаа л та. За энэ чинь бүрхүүгээс эхлэж байна. Санг нь улсын хурлын гишүүд нь цөлмөчдөг үсттэй. 100 тэрбумаар нь жилийн 3% хүүтэй зээлийг улсын хурлын гишүүд нь авчдээ штэ. Тэгчээд би өнгөрсөн 3 жил гэр ороолынхаа иргэдэд ногоон зээлийг 3% хүүтэй олгуулах гэд бараагүй. За боли 8% хүүтэй ч болтугоо өгчөөч. Манай гэр хороолын иргэдэг утаа буруул гэдэг юм. Манайхан тэгвэл хашаага дулаалчээ дулаалгын хөвөн эко жорлон хийхэд нэг 8-9 сая төгрөг болд юм а. Зээлийн өгчөөч гэсэн чи өгөөгүй байжээч. Улсын хурлын гишүүд нь 3% хүүтэй зээл авдаг. А энэ санг зарим нь бол өөрсдөө зориулж албаар ингэж байгуулд юм шиг. Сая сүүлд хөдөлмөр эрхлэлтийн сангаас улсын хурлын эмэгтэй гишүүд бүгдээрээ мөнгө авцсан байсан шүү дээ. Тэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө аавна, жидүү сангаас мөнгө аавна. Дахиад дээр нь тэр улсын хурлын гишүүдийн хамаатнууд, туслахуудынх нь ах дүүнэр нь машиндаа 2 том хүн дооврын машин тавьсан хүнсний толон ядуучуудын урдаар орж авч шít. Манай Чингэлтэй хиний тухай ярьж байгааг маш сайн мэдж байгаа. Тэгэхээр Тоцоод үе аяа. биш. За яриг өөрчлөлт. За би дараагийнх нь нэг санг яриа. Агарын бохирдлын сан гэж байдаг. Гэтэл манай агарын бохирдлын санг яасан бэ гэхээр бид нар энэ одоо нөгөө энэ салбарт байдаг болохоор л манай гэж яриад байгаа. Бид нар яг энэ салбарт иргэний дуу хоолой болоод ороход цөлмөөд идэ зарим нь шоронд орцсон байсан. Тэд нар агарын бохирдлын санг зөв зарцуулж чадаагүйгээс болоод нэг хүн шоронд оронгууд нь тэр санг цааш нь менежментийг сайжруулад агарын бохирдлолд нь мөнгөний зарцуулдаг байх ёстой тэр тогтвортой санхүүжилтийн асуудлыг нь шууд татан болгоцсон. Тэр яаж байгаа? Дахиад дараагийн засгийн газар нь утаанд мөнгө тавихгүй байвал тэр агарын бохирдлын сан гэдэг юм чинь энэ салбарын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлж яадаг тогтолцоо нь баггүй юу ууг нь. Тэрэнд чинь алтан үеийнх нь тэрийг эзнийх нь бурууд нь дараагийн одоо юу гэдэг те тэр агарын бохирдлын салбар зарцуулагдах ёстой мөнгөний сангийн татан болгочих чадна. Болохгүй шүү дээ. Хурлаа тэр сангийнхаа ажлыг сайжруулах ёстой болохоос биш ингээд буулга хийчих болохгүй байхгүй юу? За эрдэнэ юм. Тэгээ манай та бидний эвслийн мөрийн хэлбэрт бол энэ бүх сангуудыг татан буулгаад дээрэс нь хөгжлийн банкыг өөрсөн зохион байгуулалт маягаар хэд хэдэн шинэ банк байгуулах ёстой гэж ингэж үзсэн. Тэгээ би 2 банкныхын талаар илүү энэ минутанда багтаад тавьчих хэлье. Нэгдүгээрт нь эмэгтэйчүүдийн хөгжил банк буюу их банк байгуулна гэж байгаа. Тэгэхээр Монголд бол өрх толгоосон эмэгтэйчүүд за үйлдвэрлэл эрхийг хүсэж байгаа бизнес эмэгтэйчүүд маш их байна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг бол байглаасаа одоо юу гэдэг одоо эрэгтэй хүнээс бол жоохон өөр. Жишээ нь тодорхой хэмжээний 3 жил одоо зээл авцсан явж байгаа дунд нь хэрвээ хүүхд төрүүлвэл тэр банк бол тэр одоо хүүхдээ асрах хугацаанд жирэмсэн байх хугацаанд зээлийн эргэн төлбөрмөлтийн бүгдийг нам жим зогсоожоо дараа нь хэвийн ажилдаа орох үед нь үргэлжлүүлээд төлөвлөдөг ч юм уу тийм. Ингээд эмэгтэй хүн зориулсан магадгүй одоо гэр бүлийн хүчирхийлэлд өрчсөн одоо эмэгтэй хүн энэ байвал тэрэнд нь зориулсан бас нэг онцлог ажлын байр марийг гаргаж өгдөг тийм. Орон сууцных нь асуудлыг шийдэж өгдөг ч гэдэг юм. Ингээд эмэгтэйчүүдэд зориулсан банк буюу их банк байгуулъя гэж. За дараа нь залуучуудаа буюу гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудаа зориулаад хүүгүй барьцаагүй зээл олгож болдог тийм санхүүгийн тогтолцоог буюу стартап банк байгуулъя гэж. За энэний ажиллах зарчим нь бол одоо монголчуудын одоо хамгийн хурдан ойлгохоор бол нөгөө Shark Tank гэдэг нэвтрүүлэг гардаг штеп. Тодорхой хэмжээнд хүүгүйгээр гэхдээ залуучууд өөрснийхөө шин санаан дээр бол хувьцаагаа төрдөө эзэмшүүлэх маягаар бол бизнес эрхлэн хэсэг хугацааны дараа тэр бизнес нь амжилттай болох юм бол өөрөө буцааж төлөөд одоо бизнесээ үргэлжлүүлээд явна. Тэр хугацаанд бол одоо төрийн одоо санхүүгийн хяналтанд орно ч гэдэг юм. Ингээд бид нар бол цоо шинээр асуудлыг хайрцагнаасаа гарч сэтгэдэг ийм хөтөлбөрийг дэвшүүлж байгаамаа. За энэ сангуудтай холбоотой яг ярих юм ярьчлаа л дээ. Энэ нь бол энэ сангууд бол одоо гайхаж байгаа 27 сан байдаг юм бэ.
мэдэхгүй мэн тий. Өөртөө сан зохиогоод сангаас мөнгө туучдаг л харагдаж байгаа байхгүй юу. Одоо худалчид банкын сангуудыг Монгол хэлшид тавьчихдаг ч юм уу шүү. Тэнд нь баг нээлттэй. Тэнд орсон тэндээс одоо бизнесаа авсан компаниуд шаркуудаас авсан бизнесүүд нь босоод шүү дээ. Тэгээ энэ бол би бол бүр баяртай байгаа. Би Сонгойхын дүүрэг дээр нэг жидүү шиг хулгайчтай тулалдаж байгаа. Тулалдна Нямбатар гэдэг хулгайч байгаа тий. Тэгчээд эргээд сайхан ард иргэд дээр эргээд ингээд сайхан очсон байгаа тий. Та бол хулгайчаа. Та бол одоо улс төр зайлах цаг нь болцсон тий. Тэнд 20 мянган одоо ард иргэдийг яг энэ хулгай хийсэн мөнгөөрөө ингээд боо тавьсан байгаа байхгүй. Тэгээд саналыг нуталтаж авдаг. Цаана өчнөө мөнгөө одоо туудаг. Ийм л бүлэглэлийн систем хийчихсэн байгаад байгаа байхгүй. Тэгээд ягаад улс төр тавьж байгааг би ойлгохгүй байна. Ягаад энэ жидүүчдийг уучлаад өршөөгөөд яваад байгааг ойлгохгүй байна. Сан бол байх ёсгүй. Угаасаа энэ сангууд 2 хонд ингэж байх хэрэггүй байхгүй. Худалчинд баг гэр оруулалтаа хөгжүүлдэг сайн ичмэр шүү дээ. Одоо өөртөө 3% зээл авчаад банкуд санхүүгийн байгууллагаараа өөртөө шилжүүлэнгүүт нөгөөдөөс нь ард иргэд нь буюу манай гэр оруулалтын зээлээ авч байгаа байхгүй юу? Машиныхаа зээлийг авч чинь, хашаанд нь худаг гарах га зээл авч чинь тий. Тэгвэл гэр оруулалтынхаа тэр 3%-ийн зээлийг гэр оруулалтынхаа олох хэлтэй. Ийм бодлого барина. Гэр оруулалтын хашаанд 100 сая төгрөгийн жилийн 3%-тэй ийм зээл ягаад байж болохгүй ч. Боддоо шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр манай хилцүүлэг бас энэ хүрээд өндөрлөх болсон байна. Тэгээд магадгүй энэ хөгжлийн гарц гэдэг сэдвтэй холбоотойгоор та бүхэнд ярих байгаа тийм сэдвүүд бас үлдсэн байж магадгүй л те. Тэгэхээр зэрэг сүүлийн 90 секундыг та бүхэнд үлдээ. Эрдэнэ жамингаас эхлээд Отгон баяр дээр дуусгана гэж тооцоод ингэж явъя. Яг гэвэл хилцүүлэг мэтгэлцэн ихэлсэн хүн дээр дуусгах ёсгүй гэдэг бас нэг юм олон улсын дүрм мөрөм шиг юм байт юм байна л да. Тэгэхээр Эрдэнэ жамингаас эхлээд Отгон баяр дээр. За би энэ завшааныг тохиолдуулаад одоо надтай хамт нэр дэвшиж байгаа философч, доктор Цолмон гэж одоо эмэгтэй би нийгмийн хамгааллын салбарт маш олон жил ажилласан эмэгтэй. Тэр эмэгтэй өнгөрсөн жил өргөн Монгол хөдөлгөөний одоо ажлын хэсэгт ороод бид нар бас нэлээд олон банкны хууль дүрм журмыг бол одоо тогтоосон, судалсан. Тэгээд нэг л уурыг бид нар бол огт мэдээгүй явж исэн юм байл. Тэгээд тэр нь юу юм гэхээр тэтгэврийн зээл олгохдоо 2 жилээс дээш олгодоггүй. Тэгээд олгохдоо хүүгийн суудгаж аваад тэгээ 2 жилийнхаа хүүг бүтнээрээ суудгаж аваад үлдсэн мөнгөний гар дээр нь олгодог. Энэ бол өнөөдөрч тэр өмнөөнч тэр дэлхийн ертөнцид байгаагүй санхүүгийн залилан. Хүн бол өөрийнхөө гар дээр авж байгаа мөнгөнийхөө л хэмжээнд хүү төлөх ёстой байтал тэгээ өөрийнх нь огт аваагүй мөнгөнийг өөрөөр нь төлөвлөд хүүгийн төлөвлөж ийн гэсэн. Тэр утгаараа тэтгэврийн зээл бол 15% хүүтэй биш. 2 жилээр авахд бол нийтдээ 42% хүн төлж исэн гэдгийг бид нар бол баримтаар нотлоод бүх банкудтай уулзаад яаж байгаа юм бэ та нар гэсэн чинь дээшээ заасан. Улсын их хурл ийм журам гаргасан юм а гэж. Тэгэхээр энийг нь яриад бид нар тэтгэврийнхэнтэй бол одоо жагсаал цуглаан хийх дээр тусахад бол бид нар маш хурдан тэтгэврийн зээлээ бол тэгэлж амжсан. Одоо нөгөө залилангаа баригдуулахын тулд 6 сараар жаа. Гэхдээ засаагүй юм лээ. Өнөөдөр би очиод ахаал ахмадуудаа уулзахад ахаал 6 сарын зээл авцсан. Ахаал хүүгээ өмнө нь суутгуулсан. Тэр шүү дээ. Ийм санхүүгийн одоо луйрчд те мөнгө хөвлөгчдийн одоо орон болчихжээ. Зүгээр сууж байгаа зүгээр тэтгэврийн хүмүүсийн тархитлагыг эргүүлж хагаад хүүгийг урьчилж аваа зээл өгдөг гэдэг ийм муухай юм байна шүү гэж хэлэх гэж. За. Миний мөрөө хөтөлбөр тусгасан ажлуудаас гэх юм бол би хамгийн түрүүнд юунаас ажиллаа эхлэх вэ гэхвэл нэгдүгээр Улаанбаатар хотын нийт 220 мянган гэр хорооллыг бүрэн дэд бүтцтэй болгох төлөвлөгөөг нь гаргуулна. Тэгээд бид нар ерөөсөө юу хүртэл бид нэр хэд хүртэл бид нар дийлхийн хідээс цаашаа манай усны нөөц дийлэхгүй гэдэг хэмтэй тодорхой болгоно. Тэрийгээ иргэдтэй тодорхой хэлэх ёстой. Тэгээд яг утаа бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулуулад эхнээс нь ахуулаад хэрэгжлэн шахсан шигээ бид нар яг тэгжэл ажиллана. Бид нар гэж одоо би өөр миний ард манай байгууллага баг байдаг болохоор би ингээд дандаа бид нар гэж ярьдаг. Тэр бид нар утаан дээр яаж шахаж шаардаж ажилладаг байсан тэрэн шигээ одоо дэд бүтц рүү орно. Гэр хорооллын дэд бүтц. А дээрээс нь хөдөө орон нутагт дэд бүтцэд зарцуулж хэрэглэж байгаа гадаадын банкнаас зээлсэн 800 сая долларын төслийг нь хянаж ажиллана. Дахиад бид нэр Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтц барихын тулд 320 сая долларыг зээлээд юу ч барьж чадаагүй хугацааг нь дуусгаад өрөнд ороод өнгөрсөн шиг ийм алдаа гаргахгүй тулд аймаг орон нутгийн төвүүдэд барих гэж байгаа тэр 800 сая доллараар барих дэд бүтцийн төвүүдийг нь эхнээс нь маш сайн хянаж явах болно. Би даагч хүн бол улсын хурал дотор ороод ядаж хамгийн сайн хянагч нь байж чадах боломжтой. Бид нар гадна нь байхдаа яаж хянсан дотор нь ороод бүр илүү хянаж чадна. За баярлалаа. За. За би бас төрд нэг тийм одоо юу гэдэг орох сонирхол бол надад байдаггүй байсан тий. Гэхдээ орохоос шаардлага шахалт одоо нийгмийн захиалга гэх юм ийм юмруу л орж байгаа хэрэг.
сонгоо айхан дөрөв төрөний хэлсэн. Ядуу байлгаж байгаа сандын авдаг ийм дөрүүдээр албаар очиж байгаа. Тэнд ажил хийж үзүүлмээр байна те. Хүүхд хөгжлийн төв, залуучуудын хөгжлийн төв, тэр дотор нь стартап бизнесүүдийг нь хөгжүүлдэг те. Инновацуудын одоо ярьдаг, хоорондоо ном уншдаг, мэдээлэл солилцдог. За ахмадын хөгжлийн төвүүд ийм одоо төвүүдийг бол бодлогоор бид нар бол хийн гэсэн бодлого баримтлнаа. А залуучууд бол тэнд бол одоо өнгөхгүй байна. Гэрэл хасах хэрэгтэй байгаа байхгүй. Ямар ч өнгөхгүй байна. Одоо юу гэдэг инженеэр ярив. Ойлгомжтой. Гэр оролтын залуучууд ягаад селфи хийдгүй? А тэгвэл ягаад кофе бинад орчод селфи хийдیں۔ Тэ? Ягаад талбай дээр очиж тэнд селфи хийдیں۔ Тэгэхээр өнөөдөр сонгоо айхан дөрөв тэр одоо үзэж байгаа залуучуудтай бол та нар бол сонгоо айхан дөрвийг өөрчилж чадах шинэ үе байхгүй юу? Та нарт нэг л одоо тэрийг шийдэх боломж байгаа. Тэр нь та нар очиод саналаа өг, сонголтоо зөв хүндөө өг, тэ? За намайг Отхон баяр гэдэг. Зарим сонгоо айхан дөрвөл Facebook мэдээлэлгүй байгаа хүмүүс нь бол мэдэхгүй байна, тэ? За илүү дата байхгүй одоо юу гар утас байхгүй, ухаалаг утас байхгүй. Ийм байгаа, ийм хүмүүс бол намайг Отхон баяр гэдэг. Та нар сонголтоо өөрчил. Та нарын хүүхдүүдийн төлөө бол ажилланаа. А одоо бол ахмадуудтай яхаар бол хөрхийн юм дээ нэг толон дээр л сэтгэл санаагаар нь ингээл имрааж штэ тий. Тэгэхээр залуучууд бол босч ирж ин залуучууд завхарлыг цогсоох юм байна гэж би хараад байгаа байхгүй. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн хилцүүлэг Монгол улсын хөгжлийн гарц гэсэн юм сэдвийн дор явагдлаа. За манай хилцүүлэгт 4 зочин өргөцсөн боловч нэг зочин маань харамсалтай нь өнөөдөр ирж явцсангүй. За ингээд манай мэтгэлцэн хилцүүлэгт оролцсон зочдоо нэвтрүүлгийн төгсгөл дахиад бас танилцуулъя. За улсын хурлын сонгуулийн 21-р тойрог буюу Улаанбаатар хотын Багнуур Банхангаа Налах дүүрэгт та бидний эвслээс нэр дэвшиж байгаа Эрдэнэлгийн Эрдэнэжамын. За мөн улсын хурлын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Цэрэн доржийн Пүрвхүү. За мөн улсын хурлын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүрэгт зөвхөн электорат эвслээс нэр дэвшиж байгаа Жаданбагийн Отхон баяр гэсэн ийм нэр дэвшигчид оролцлоо. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяр таа.